Эрхэм үзэгч та бүхэнтэйгээ өнөөдөр хангаах ухааны сэтгцийн эмгэг судлалын нөгөө талаар сэтгэл заслын эмчилгээний нэг урсгалын талаарх төвөргөдлийн тухай ярих гэж байна. Энэ ямар эмчилгээ вэ гэвэл ховс. Ховсын үндсэн хоёр урсгал байдаг. Нэг нь захиран тушаах буюу сонгодог ховс. Үүний зорилго нь бол үйлчлүүлэгчээ унтжгаад гүн нойрны байдалд оруулж түүнд ятгалах хийх. Маш олон янзын сурагчдууд байдаг л да. Орчин үеийн ховс гэж Евтушенко гэдэг миний багшийн ном байгаа. За бас ярианы ховс гэж зүгээр хүнтэй ярьж агаад тэр хүнийг унтуулцдаг тийм ховс байдаг. Энэ бол Милтон Эриксоны буюу шууд бус ятгалгын ховс гэж байдаг. Милтон Эриксон гэдэг 20 дугаар зууны гайхамшигтай сэтгэл заслч байсан. 20 дугаар зууны хамгийн алдартай ховсчин байсан. Түүний үүсгэсэн ховс гэсэн үг. Тэгэхээр ховс эмчилгээ гэхэлэр хүмүүс нэг нууцлаг мэдрэмж төрдөг. За мэдээж тайзан дээрээс шоуны ховс үзүүлдэг хүмүүс бас зөндөө байдаг. Нөгөө талаар эрүүгийн ховс гэж бас байгаа. Та бүхэн сонссон баг. Дэлгүүр дороод цаас өгөөд юм худалдаж авдаг ч гэдэг юм уу. Янз бүрийн залилан хийхин тулд хийдэг ховс. Дэлхийд байдаг цагаануудын ховс гэж байдаг. Тийм. Тэгэхээр энэ ховс бол өөрөө маш олон янз. Сэтгэл заслч эмчнэр бол цэвэр эмчилгээний ховсыг ашигладаг. Энэ төвөргөдлийн талаар ярив. Ховсод хүн болгон орох уу гэж. Сонгодог ховсын хувьд бол ховсонд ордоггүй хүмүүс гэж байдаг гэж үздэг. Эриксоны ховсын хувьд бол хүн болгон ховсод орно. Хүн болгон ховсдуулах юм бол түүний бүх асуудлууд шийдэгдэнэ гэсэн бүр хоромхон зур шийдэгдэнэ гэсэн төвөргөдөл ихэнх хүмүүст байдаг. Гэтэл энэ үнэн. Ховс бол тухайн үйлчлүүлэгчийг нойрмог байдалд ховсчин оруулна. Ингийн тулд тухайн хүнийхээ ховсонд орох чадвараас хамаарат янз бүр. Зарим хүмүүс эхнийхээ ховсдолтоор хүн ховсонд орж байхад Милтон Эриксоны нэг жишээ байдیں۔ Нэг хүн Эриксон дээр 300 удаа очиж хүн ховсонд орсон байдаг. Гэтэл орсон байдаг. Хүмүүсийн тэр төвөргөл юу гэхээр нэг удаа ховсонд ороод бүх асуудал шийдэгдэнэ гэж уучлаарай. Шийдэгдэх магадaltaй хүмүүс бол байдаг. Түрүү хэлсэнчлэн ховсонд амархан ордог хүмүүсийн үед. Гэхдээ дийлэнх нь бол үгүй. Ховсдуулна гэдэг бол ховсдуулж сурахын нэр байдаг. Энэ бол өөрөө суралцах процесс. Хэдэн удаа ховсонд орж иж хүн транст орохыг бол мэдгүй янз бүр. Ямар сандал Эриксон дээр бэлгийн хамгийн алдартай ховсчин дээр хүртэл 300 удаа очсон тохиолдол байх ба. Тийм. Тэгэхээр өнөөдөр дэлхийд Монголд ч гэсэн ялгаагүй ховс эмчилгээ маань модонд орж байна. Янз бүрийн хүмүүс, мэрэгжлийн бус хүмүүс хүний сэтгэл зүйг, сэтгцийн эмгэгийг мэдгүй хүмүүс ховс хийж байна. Ер нь одоо Америкт ч гэдэг юм уу, дэлхийн зарим орнуудад ховсыг зөвхөн тусгай ховсдох эрхийн лиценз авсан мэргэжилтнүүд хийдэг. Сэтгэл засалч эмч, сэтгцийн эмч, сэтгэл засалчид. Тийм лицензгүй хүмүүс бол ховсыг эрхэхгүй байдаг байгаа шүү. Харамсалтай нь манайд энэ хууль эрх зүйн орчин бол байхгүй байгаа. Тэгэхээр янз бүрийн хүмүүс хийж байна. Тэд нар маань үндсэн нөгөө сая хэлсэн сэтгэл зүй, сэтгцийн эмгэгээ мэдхгүй, тухайн хүний дотор яг ямар процесс болж байгааг мэдхгүйгээр харанхуугаар ховс хийж яана гэсэн үг. Тийм болохоор та бүхэн ховс эмчилгээг хийлгэх хүсэлтэй бол, хийлгэх шаардлагатай гэж үзэж байгаа бол хэн нэгэн танд чи ховс эмчилгээнд яваач гэж зөвлөсөн бол хэн дээр очих вэ гэдгээ маш сайн судлах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Тэр бол түрүүн хэлсэнчлэн мэрэгшсэн сэтгэл засалч эмч, сэтгцийн эмгэг судлаач эмч, сэтгэл засалч
байх ёстой шүү. За тэгээд та маань бас ойр дотныхоо хүнийг ховс эмчилгээнд явуулах гэж байгаа тохиолдолд зөв хүнээ сонгож ховс хийлгэх нь чухал гэдгийг бас ойлгох хэрэгтэй байна. Хүмүүсийн дунд байдаг ховстой холбоотой нэг төөрөгдөл юу вэ гэхээр өөрийнхөө магадгүй хэн нэгэн ойр дотныхоо хүний асуудлыг ховсоор нэг л удаа ховстуулаад шийдчихнэ гэсэн бодол иждэг. Түрүү хэлсэнчлэн тех магадлал бага. Түрүүн дахиад хэлсэнчлэн ховсонд орох сэтгэл зүйн хувьд тийм хөнгөн эсвэл тийм төдий байдалтай хүн байх юм бол нэг удаа ховстуулаад шийдэх боломжтой байдаг. Гэхдээ дийлэнх нь нэлээд олон удаа ховстуулж яж гүн транст орно. Ховстуулна гэдэг бол ховстуулж сурах процесс. Тийм болохоор хэд гэдгийг мэдгүй хүнээсээ хамаарна. Дээрээс нь сэтгэл засч маань, ховсч маань даалгаврууд өгдөг. Тэр даалгавруудыг хэрхэн хийхээс хамаарат үр дүн тодорхойлогдно. За дараагийн төрөгдөл. Манайд ирж байгаа хүмүүс өөрийнхөө хамаатан садан өөр хүүхдээ хань ижлээ авчрахтаа өөрсдөд нь хилээгүй зөвшөөрөл аваагүй ирээд байдаг. Гэтэл ховстуулахын тулд, ховсонд орохын тулд тэр хүн маань мэдэх ёстой. Би хаашаа ямар зорилготойгоор очиж байгаа вэ гэдгийг нэгдүгürt. Нөгөө талаар өөрөө хүсэх ёстой. Өөрөө хүсээгүй тохиолдолд ямар ч утгаараа ховсонд орохгүй буюу эмчилгээний үр дүн гарахгүй гэсэн үг. Энийг үзэгчид маань маш сайн анхаарч ойлгоорой. Тэгээд ховс бол үнэхээр гайхамшигтай эмчилгээний аргуудын нэг. Гэхдээ нөгөө талаар ховс шиг үр дүнтэй аргууд бас байдгийг шүү. Сэтгэл заслын эмчилгээний гэдгийг би та бүхэнд хэлмээр байна. Ховсын сул тал юу вэ гэхээр ховсчин үйлчлүүлэгч хоёрын шууд холбоо үүснэ мэдээж. Гэхдээ үйлчлүүлэгч маань ховсчноос хамааралтай байна. Ховсчин бэжэж л үйлчлүүлэгч асуудал шийднэ, асуудал нь шийдэгдэнэ. Ховсчин байхгүй бол тэр хүний асуудал бол байсаар байх бол. Тэгвэл нөгөө сэтгэл заслын бусад даргуудын онцлог буюу давуу тал юу гэхээр үр дүнгийн хувьд бол яг адилхан мөртлөө сэтгэл заслч маань үйлчлүүлэгчтэй техникүүдийг заадаг. Сэтгэл заслын маш олон янзын техник байгаа. Мөн л бүгд далд хонфортой харилцах. Тэгэхээр тэр техникүүдийг заагаад тэр техникүүдийг даалгаврыг үйлчлүүлэгч маань гэртээ хийснээр үйлчлүүлэгч маань нэгдүгээр өөрийнхөө энэ удаагийн асуудлыг шийднэ. Нөгөө талаар ирээдүйд амьдралд нь янз бүрийн асуудал гарахад эдгээр аргуудыг ашиглаж өөрийнхөө асуудлыг шийдэх чадвартай болдог. Энэ бол үйлчлүүлэгчийн хувьд бол маш том давуу талтай чадвартай болно гэсэн үг. Тэгэхээр миний яриаг та бүхэн анхааралтай сонсож ойлгосон ба. Тэгэд анхаарал тавьсанд баярлалаа. Дараа уулзтлаа баярлалаа.